Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү контентыг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн контентоор дэрив арилжааны брокерийн бидэнд санал болгодог опшн арилжааны талаар танилцуулж байна. Дэривийн опшн арилжаагт дэрив брокер дээр хийдэг тусгай төрлийн гэрээ бөгөөд та Forex индекс, синтетик индекс болон бараа бүтээгдэхүүнүүд дээр үн өсөх эсвэл буурахыг үргэлжлэн таамаглаж тодорхой хугацаанд тодорхой хэмжээний ашиг олох боломжтой арилжааны төрөл юм. Дэрив дээрх опшн арилжааны гол онцлогуд нь таны эрсдэл ба ашиг үржилэн тогтоогдсон байдаг. Ашиг гарууд хэдийг авах, алдагч гарууд хэдийг адах вэ гэдгийг опшн худалдаж авахдаа шууд харж бодно. Хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг. Та 1 минут, 5 минут, 15 минутаас 1440 минут хүртэлх хугацаанд хаашаа хөдөлнө гэж таамагдана тэр чиглэл рүүгээ арилжаанд орох боломжтой. Дараах төрлийн гэрээг ашиглан арилжаанд оролцох боломжтой. 1-р аккумулятор. Уламжлалт опшноос ялгаатай аккумулятор опшны арилжаанд зах зээлийн хэлбэлзэл багтаа тогтвортой үед илүү үр дүнтэй байдаг. Энэ төрлийн арилжаа нь ханш тодорхой хязгаар дотор хажуудыг шүдэж буй үед ашиг олох боломжийг олгож зах зээлтэй харьцах өвөрмөц арга замыг санал болгодог. Эдгээр хязгаарыг таны сонгосон өсөлтийн хувь хэмжээнд тулгуурлан тогтоодог бөгөөд нэг тэгт хамгийн ихдээ 5% хүртэл өсөлтийн хувь хэмжээг сонгох боломжтой. Ханш өмнөх үнийн түвшингийн тодорхойлсон хүрээнээс сэтрээгүй нөхцөл таны ашиг тодорхой хүүгээр өссөөр байх бөгөөд нийлбэр нэмэгдэн бодогдно. Энэ нь таны ашиг ба эрсдлийг цаг хугацааны туршид хоримтлуулах буюу accumulate хийх зарчимтай. Энэ хүү гэрээний онцлог нь та зөвхөн нэг удаагийн арилжаа биш, одоо удаагийн дараалсан үр дүндээр тулгуурлан нийт дүнгээрээ ашигаа шийднэ. Ерөнхийдөө нэг багц гэрээнд багтсан олон опшныг зөв таамаглах ёстой гэсэн үг. Жишээлбэл 5 удаагийн тасралтгүй үнийн хөдөлгөөнийг зөв таамаглах ёстой. Ашиг нь үе шат бүрд хоригдлогдож явдаг. Гэхдээ алдаа гарууд хориглуулсан ашиг тэр чигээрээ алдагдах эрсдэл бас бий. 2-дугаарт call болон put option. Энэ нь опшны арилжааны үндсэн хоёр төрөл юм. Call нь та үн өснө гэж арилжаанд орж байна гэсэн үг. Put нь та үн унана гэж арилжаанд орж байна гэсэн үг. Turbo option гэдэг нь дэрив брокерт байдаг маш богино хугацааны опшны арилжаа юм. Гол онцлог шинж нь богино хугацаа. Ихэвчлэн 30 секунд, 1 минут, 2 минут гэх мэт хугацаанд ашиг алдагдал хурдан шийдвэрлэгдэнэ. Үн өсөх эсвэл буурах дээр шууд захиалгын арилжаанд оролцсон. Өндөр эрсдэлтэй гэхдээ хурдан мөнгө олох боломжтой. 4-р multiplier option. Multiplier арилжаа гэдэг нь зах зээл дээр хөдөлгөөнийг үржүүлэгч коэффициентээр өсгөж ашгийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой арилжааны төрөл юм. Гол онцлог шинж нь та зах зээл дээр жижиг хөдөлгөөнөөс олон дахин өсгсөн ашиг авч бодно. Ашиг өсөхийн адил эрсдэл бас өснө. Stop out буюу алдагдлыг хязгаарлах болон take profit ашгийг цоошлох тохиргоо хийж болно. Дараагийнх нь rise and fall option. Rise fall гэдэг нь дэрив дээрх хамгийн энгийн, хамгийн түгээмэл binary option арилжаа юм. Гол онцлог нь та тодорхой хугацааны дотор ханш өсөх үү эсвэл буурах уу гэдгийг таамаглана. Хэрвээ зөв таамаглавал урьдчилан тогтоосон ашигаа аавна. Жишээ нь 80%. Хэрвээ буруу таамаглавал зөвхөн тухайн опшн төлсөн мөнгөө алддаг. Жишээлбэл 100%. Дараагийн higher and lower. Дэрив дээрх higher and lower арилжаа гэдэг нь та тодорхой хугацааны дараа ханш тодорхой нэг түвшнээс дээш эсвэл доош хаагдана гэж таамаглаж арилжаанд орох юм. Энэ бол rise fall-оос арай өөр. Учир нь та зөвхөн одоогийн ханштай харьцуулахгүй, харин брокерийн заасан түрээсийн үн буюу барьер босготой харьцуулж арилжаанд орно. Touch and no touch. Та ханш тодорхой түвшинд хүрэх үү, эсвэл огт хүрэхгүй юу гэдгийг тодорхой хугацаанд урьдчилан таамаглаж арилжаанд орно. Жишээлбэл одоогийн асны ханш 3400 байлаа гэж бодъё. Харин брокерийн бидэнд санал болгож байгаа барьер үн нь 3420. Touch тавтай арилжаанд ороод таны сонгосон хугацаанд дотор ханш 3420-д нэг ч удаа бодов хүрвэд ашиг авна. Хэрвээ та no touch арилжаанд орсон бол таны сонгосон хугацаанд дотор ханш 3420-д огт хүрэхгүй бол ашиг авна. Matches and differs. Энэ бол дэрив дээрх digit contract буюу тооны гэрээний төрөл юм.
Та тухайн гэрээ дуусгах мөчид гарч ирэх сүүлийн орон хэд байхыг урьдчилан таамаглана. Жишээлбэл та гэрээ авч гэрээ дуусгах мөчид ханшийн сүүлийн орон 7 байна гэж бодлоо. Матчс тав дээр арилжаа хийсэн тохиолдолд хэрвээ үнэхээр сүүлийн орон 7 байвал та ашиг авна. Харин дифферс тал дээр арилжаа хийсэн тохиолдолд хэрвээ сүүлийн орон 7-оос өөр байвал ашиг авна. Дараагийнх even and odd. Дэрэг дээрх digit contract буюу тооны гэрээний бас нэгэн төрөл юм. Тодорхой хугацааны дараа ханшийн сүүлийн орон тэгш эсвэл сонгоо байхыг таамаглаж арилжаанд орох юм. Жишээлбэл ханшийн сүүлийн орон 7 байсан гэж бодъё. Even тал дээр арилжаа хийсэн тохиолдолд сүүлийн орон 0, 2, 4, 6, 8 байвал та ашиг авна. Odd тал дээр арилжаа хийсэн тохиолдолд ханшийн сүүлийн орон 1, 3, 5, 7 байвал ашиг авна. За тэгээд та бүхэн шинээр дансаа дэрвдэрний арилжаанд оролцох гэж байгаа бол бичлэгийн дор байрлах IP линктээр дарж эсвэл энд байрлах QR кодыг уншуулсан дансаа нээснийхаа дараа бидэнтэй Telegram-аар холбогдоорой. Манай Limitless арилжааны баг IP бүр төл дансаа нээсэн хүмүүстэй зориулсан Telegram дээр үнэгүй арилжааны өрөө ажилуулж байгаа шүү. Лайв арилжааны өрөөнд орсноор бидний арилжааг бодитоор харан хамт арилжаанд оролцох мөн суралцах маш том давуу талтай шүү. Болох юм гэж харах юм. Энд чинь ингээд явахаараа бас тэнэг юм шиг явд юм шүү дээ. За $32 ашиглацсан. Энэ юун дээр орсон байгаа лээ? Crash 900. Буутгаараа энэ чинь урамтай буутдаг гэдэг шүү дээ. Тийм ээ. Урамтай буутдаг гэдэг байна. За энийг тэгвэл гой хүлээж агаад энэ энчэнэ шалгагдсан, энэ энчэнэ нэг юм хийсэн. Тэгэхээр энэ зүйл маань энэ орой болж хувирж байгаа юм байна. Тэгэхээр энэ эндээс ерөөхдөө бодох юм байна. Энд нэг тохиолд орж ирэхээр нь шууд ашиг авч хаагаад хэрвээ дохихгүй дээшлэх тусам бас баярлна. Энд дохих юм бол хаачаад энэ хавьд өрөлтөө хийж эхэлнэ гэсэн үг. Энэ хавьд. Шууд бодвол чаавас. За nice. Энийг ерөөхдөө хаасан дээр баг. Миний бодлоор. Ингээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгүүдээр та бүхэнд дэрвийн бусад арилжааны боломжуудын тухай маш олон зүйлсийг танилцуулах болно. Мэдээж би та бүхэнд өөрийн биеэр туршиж үзсэн хамгийн сайн зүйлсийг л танилцуулна. Арилжаанд нь амжилт хүсье.